5 цагаан гिचгэн маань харьцангуй хожим үүссэн 4.5 сая жилийн өмнө үүссэн байхад бидний энэ шин зүйл маань болохоор 7.8 сая жилийн өмнө үүссэн юм судалгааны үр дүн. Монголын унган ургамал нэгээр нэмэгдсэн. Монголд 102 зүйлийн унган ургамал байсан бол энэ одоо 103 дахь зүйлийн унган ургамал болж ачид багш санчрынхаа нэрийг өгнө гэсэн ийм одоо мөрөөдлийг тавьж энэ зүйлээ болохоор одоо Батнтилаа санчир гэдэг нэрлээ яваад исэн байгаа. Баруун Монголын улсаас шинэ зүйлийн ургамал нээсэн гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо энэ ургамлыг хизээ хаанаас аль аймгийн аль сумаас олж нээв энэ талаар та ярьж өгөө. За энэ ургамлыг болохоор бид нар Монгол Алтай улс за 2 аймгийн 3 сумын бүс нутагт бол энэ зүйл бол тархан ургадаг онцлогтой байгаа. За тухайлх юм бол Увс аймгийн Хархира түргэний уулсад за нөгөөх нь болохоор Ховд аймгийн Мөнхайрхны уулсаас бол одоо энэ зүйлийг бол энэ зүйл нь өөрөө тархан ургадаг онцлогтой байж байгаа. Нөгөө Монгол оронд тархан ургадаг 77 зүйл маань нам уулс толгодоос авахуулаад цөлийн хээр за бүсээр нь яри ойн зах ой дотор за тэгэнгүүтээ одоо таг царм энэ хүртэл ингээ ургадаг зүйлүүд дотор маань ялангуяа одоо бид нар ч нөгөө таг цармын бүсдэр очиж байгаа учраас энд ургадаг ургамлуудаа нэг бүрчлээ одоо нөгөө би нэгтэлж үзэж байгаа байхгүй. За энэ зүйл биш ямар онцлогтой ямар зүйл гараад ирвэ гэд эндээ л амьдаа одоо нөгөө нэр өгчихгүй л ингээл хичээгээд байгаа. Гээд ингээд үзэхээр болохоор үнэхээр бас өөр юм аа. Нэгдүгürt нь мориндор ургадаг зүйл ээ. Одоо цэвдэг дээр ургадаг зүйлээс. Хоёрдугаарт нь одоо ингээд та бүхэн харж байгаа ингээд навчны гадаргуун навч нь өөрөө ингээд маш их үстэй. Энэ ургамал нь өөрөө их би энэ маш их үстэй байсан. За тэгээд эхний бариантаар одоо би энийг Батнтилаа нэвэ буюу цав цагаан гिचгэн юм болов гэд ингээд тодорхойлоод эхний бариантаар ингээд нэг харьцуулаад ингээд үзэхээр хамгийн эхлээд энэ одоо навчны захлалт энэ маш том гүдэн шүттэй байсан. За тэгээд дээрэс нь энэ нэг навчны одоо энэ үслэг нь болохоор ялгаатай байгаа юм. За тэгээд ингээд одоо цомрлог, дэлб энэ хэсгүүд төр бүгд ингээд одоо үстэй, маш их үстэй байгаа нь болохоор одоо ингээд цаашдын судалгаа хийх одоо нөгөө сонирхлыг төрүүлсэн гэсэн үг. За ингээд нөгөө Батнтилаа нэвэд одоо миний нөгөө харьцуулсан зүйл маань энэ B зураг бол нөгөө Батнтилаа нэвэ буюу цав цагаан гिचгэн байгаа. За A зураг маань болохоор одоо нөгөө шин зүйл маань байж байгаа. За ингээд шин зүйлтэйгээ ингээд тодорхой шинжүүдээ морфолог шинжүүдээ харьцуулаад үзсэн мэдээж одоо бүх одоо цэцэг навч гэл бүхий л одоо нөгөө харьцуулж болох үндэс гэдэг тийм ээ бүх шинжүүдээ ингээд харьцуулаад үзэхээр хамгийн ялгаатай байгаа хоёр шинжээр одоо энд аваад ирсэн байна. Энд харуулж байгаа. Нэгдүгürt нь энэ үрийн гадаргуу бол шал үр бол шал үр. Энэ үрийн одоо жишээлх юм бол энэ дээр нэлэнхүүдэд тухайн ургамал чинь нил үүс наавч за тэгээд дээрэс нь тэр цэцгийн суудал тэр бол үнэхээр гайхалтай бүр нил үстэй байсан үсжилт ихтэй байсан мөртлөө яг өөр нь болохоор ийм гөлгөр ерөөсөө үсэхгүй байгаа нь болохоор энэ бол маш том шинж болж өгч байгаа. За дараагийн шинж нь болохоор одоо түрүүний хэлсэн энэ навчны хэлбэр за тэгээд өнгөн дээр байгаа үсжилт нь болохоор ингээд ялгаатай байна гэдэг байдлаар энэ одоо энэ морфолог шинжийн судалгааг бол бид нэр цаашид энэ судалгаа хийсний дараагаар өөр судалгаа хийж үзсэн байна. За энэ дээр одоо би нөгөө одоо энэ миний нэвэ гэж зүйлээ би өөрөө энд Шведийнх нэг нь болохоор энэ Европ улсын энэ тухайн нэвэ гэж үзсэн, нэвэ гэж тодорхойлцсон одоо олон улсын ген банк байдаг. Тэн дээр одоо ургамлын генетикийн дарааллууд байж идэг. Тэр дарааллуудыг аваад өөрийнхөө судалгаатай ингээд би өөрийнхөө нэвэтэй зөв тодорхойлж өгдөгөө ингээд үзэхээр яг нэг модон дээр яг адилхан гэдгээр ингээ гараад ирсэн. Ерөөсөө адилхан. Тэгсэн чинь миний нөгөө ялгаатай зүйлээ энэ бол нөгөө өөр зүйл байж магадгүй гэдэг нөгөө энэ зүйлээ би Батнтилаа санчирээ буюу санчрын гिचгэн гээд одоо мөрөөдөл авахгүй мөрөөдлийнх нь нэрийг өгчөөл яваад байгаа гэсэн үг. Ингээд өгсөн чинь энэ зүйл маань бол яасан гэхээр бүр 84% энэ зүйлүүдээс ялгаатай юм шүү гэж гарч ирж байгаа. Ялгаатай өөр зүйлээ гэдэг нь болохоор тодорхой энэ ДНХ-ийн дистралтаар ингээд гараад ирсэн. Тэгээд энэ зүйл дээр бол үнэхээр одоо бас гайхалтай юм ялгаатай байна гэдэг нь болохоор ингээд батлагдчихж байгаа. За үүний дараа болохоор одоо бид нэр бас энэ генетикийнхаа датаг ашиглаад молекул цаг гэж бас нэг одоо биологоор ашигладаг гарал үүсэл дивергенц буюу одоо цаг хугацааг хэдэн сая жилийн өмнө энэ зүйл нь үүссэн бэ гэдэг ийм эволюцийн судалгааны бас сайхан юу байдаг, арга зүй байдаг. Тэгэхээр молекул цагийг ашиглаад бид нар тэгвэл хэдэн сая жилийн өмнө үүссэн бэ гэдэг энэ судалгаа хийж үзсэн. Ингээд
энэ бидний нөгөө ботантила нивэ буюу цав цагаан гिचгэн маань харьцангуй хожим үүссэн 4.5 сая жилийн өмнө үүссэн байхад бидний энэ шин зүйл маань болохоор 7.8 сая жилийн өмнө үүссэн юм судалгааны үр дүн. Ухаан зүйлээ болохоор морфологоор нь генетикээр нь дараад нь болохоор гарал үүсэл буюу он цагийн үед болохоор эволюцийн хизээ үүссэн юм бэ гэдгээр нь одоо бас ингэж баталж өгсөн гэсэн үг ээ. Ийм одоо нарийн судалгаа хийж энэ шин зүйлээ баталсан. Гिचгэн гэдэг энэ төрлийн ургамал маань болохоор цөлийн хээрийн бүсээс царам хүртэл тархуу ургадаг гэсэн энэ хэмжээгээрээ бүх бүс бүслүүрийн ургамлан бүлгэмдэл зонхлогч, дэд зонхлогчийн үүрэгтэйгээр оролцож малын маш ашигтай уургалаг, амин нэмлэг ийм одоо ургамал болж өгдөгөө, хоол тэжээл нь болж өгдөг гэсэн үг нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь болохоор ангаахт болохоор бас ач холбогдолтой энэгээр бол маш олон төрлийн юм хийдэг. За жишээлх юм бол хамгийн эхлээд хотоодны өвчнөд өөрөө энэ бодис маань болохоор аргаах бодистой учраас хотоод гидсний өвчнөд хэрэгэлдэг. За үүнээс гадна энэ зүйл маань одоо антиоксидант буюу хоргожуулах үйлчилгээтэй, залуужуулах үйлчилгээтэй байж байгаа. За нөгөөх нь болохоор ашиглаа нь болохоор одоо жишээлх юм бол цайны ургамлаар ашиглаж болдог навчин. Тэгэхээр ийм олон талын ач холбогдолтой байна. Ургамлыг дотор нь унгай ургамал гэж бас нэг ангилах байгаа. Тэр унгай ургамал гэдэг чинь зөвхөн Монголын хил хязгаарт ургаж байгаа ургамлыг унгай ургамал гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ бол одоо одоохондоо болохоор Монголын унгай ургамал нэгээр нэмэгдсэн. Монголд бол 102 зүйлийн унгай ургамал байсан бол энэ одоо 103 дахь зүйлийн унгай ургамал болж одоо Монголын онцлогийг бусад одоо улс орнуудаас ургамалчлалын онцлог нь бол ийм шүү, ийм ялгаатай шүү гэдгийг ялгаж өгдөг энэ унгай ургамлууд байдаг. Судлаач, биологч энэ хүмүүсийн одоо мөнхийн одоо бидний мөрөөдөл бол ерөөсөө шинжлэх ухаанд нэг шин зүйл нээх юмсан гэж л одоо бидний чандын мөрөөдөл бол тийм байдаг байхгүй юу. Тэгээ тэдний нэгэн адил би ч гэсэн мөрөөдөл явж исэн. Тэгээд ингээд мөрөөдлөө бас одоо үнэхээр одоо морфологдоор нь ингээд баталчингуудаа би за энэ зүйлээ би үнэхээр бас ялгаатай байвал миний намайг үдий зэрэгтэй болгосон, намайг хүн болгосон, намайг одоо ургамал судлалын шинжлэх ухаанд дурлуулсан, арга зүй зааж өгсөн ачид багш санчрынхаа нэрийг өгнө гэсэн ийм одоо мөрөөдлийг тавьж энэ зүйлээ болохоор одоо ботантила санчр гэд нэрлээ яваад исэн байгаа. Ургамлын нөгөө тухайн зүйлийг шинжлэх ухаанд нэрлээд хүн авторлдаг. Тэн дээр болохоор ботантила санчр гэд гүндгмаа онл аргачаа маань болохоор одоо генетикийн судалгааг нь хийж өгсөн. Нөгөөх нь бол ургамал гэдэг байгаа. Ургамал гүндгмаа гэж хоёр хүн бол энэ санчир гэдэг хүний хоёрхан одоо бэлтгэсэн шавь наа. Тэгээ одоо багштай зориулсан бид хоёрын сэтгэлийн цагаан сувргаа.